Монгол Улсын сайд засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нэмдорж хөтлийн цемент шохон компани төрийн эзэмшлийн хувьцааг хувьчлах тухай тогтоолын төслийг Монгол Улсын их хурлын дарга Зандан Шатарт өргөн мэдүүллээ. Тогтоолын төсөлд төрийн өмчийг 2015-аас 16 онд хувьчлах, өөрчлөн байгуулах, үндсэн чиглэл батлах тухай Улсын их хурлын 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 70 дугаар тогтоолын хавцралтаар баталсан төрийн өмчийг 2015-аас 16 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн 4.17 хөтлийн цемент шохон төрийн өмчит компани төрийн эзэмшлийн хувьцааг үр төлбөрийг төлөх нөхцөлтэйгээр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчлах гэснийг хасгаар заасан байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 52 дугаар зүйлд хувьчлан авагч хөрөнгийн үн хуулийн гэрээнд заасан бусад төлбөрийг гэрээний хугацаанд төлөөгүй буюу төлбөрийг хууль бусаар хийсэн, хувьчлан авагч нь хуульд зааснаас илүү хөнгөлөлт давуу эрх олгосон, хувьчлан авагч нь өмч хувьчлан авсан тухай гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй гэсэн үндслэл байвал хувьчлалыг хууль бус гэж үзэн хүчингүй болгоно гэж мөн зүйлд дээрх үндслэлээр хувьчлалыг хүчингүйд тооцох шийдвэрийг төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гаргана гэж тус зааснаас гадна концессийн тухай хуулийн 8.1-2-т концессийн гэрээний хугацаанд концессийн зүйлийг хувьчлах шийдвэр гаргахыг хориглохоор заасан. Тогтоолын төсөл батлагдсанаар барилгын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох цементийн чанарыг сайжруулах, эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг хангуулах, үнийн хөөрөгдлийг хязгаарлах, хянах боломж бүрдэх бөгөөд төрийн болон зүүн бүсийн аймагуд Улаанбаатар хотоос цемент худалдан авч байгаа хөдөлгөөний ач холлыг бууруулах, хөдөө орон нутгийн хэрэглээг шууд хангах системд шилжих, бүтээн байгуулалтын ажлын өртөг зардлыг бууруулах, орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх, ажлын байр бий болгох боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзжээ.